Бид хам үйлдвэрийн баялаг бүтээгч. Аль улс орны хөгжлийн гол тулгуур нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Энэ ч үүднээсээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогын төвшөнд дэмжиж ажиллах шаардлага тулгарч байгаамаа. Хэвлэл мэдээллийн салбарын хувьд МАС агентлаг энэхүү үүргээ ухамсарлаж баялаг бүтээгчдийг дэмжин төслийг орон даяар хэрэгжүүлж байгаамаа. Төслийн багийнхан нийслэл хотод барилгын материалын үйлдвэрлэлийг явуулж байгаа үндэсний манлай үйлдвэрлэгч New Green Life-ыг онцолж байгаамаа. Сайн бацгаана үзэгчтэй МАС агентлагийн санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийн маань нэвтрүүлэг нийслэл хотоос амжилттай үргэлжилсээр манай төслийн багийнхан яг одоо шугам фабрикт байрлах New Green Life компани дээр бас үйлдвэрийн байранд ирсэн байна. За эдний компанийн хувьд бол одоо барилгын бүх төрлийн бас хуурай холцыг юм үйлдвэрлэж байгаа компани байгаа. Ингээ хамтдаа дотоодын хөрөнгө оруулалттай за импортын бараа бүтээгдэхүүнийг орлогоц барилгын холцыг үйлдвэрлэж байгаа New Green Life компани үйл ажиллагаатай үзэгч та бүхнийгээ танилцуулъя. New Green Life компани 2011 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын материалаа ихэвчлэн импортоор авч байсан юм а. Үүнд тулгуурлан дотооддоо барилгын хуурай холцыг New Green Life компани үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хоногт 80 тонн барилгын хуурай холцын бэлэн бүтээгдэхүүн амжилттай үйлдвэрлэж байгаамаа. Ерөнхийдөө манай New Green Life компани маань 2011 оноос энэ барилгын хуурай холцын чиглэлээр үйл ажиллагаа маань эхэлсэн байгаа. Анх яагаад энэ салбарт бид нар ажиллах болсон бэ гэхээр сүүлийн жилүүдэд Монгол улсад бол ерөнхийдөө барилгын салбар нэлээд идэвхтэй хөгжиж ирсэн байдаг. Түүнийгээ дагаад бол барилгын туслах материал, дагалдах материалуудын хэрэгцээ шаардлага айгүй их нэмэгдэж ирсэн. Үүний үндсэн дээрээс бол манай барилгын компаниуд маань бол гадаадын импортын бүтээгдэхүүнийг нэлээд их төлхөө оруулж хэрэгжилж байсан бол за энийг бол дотооддоо үйлдвэрлэе, баялаг бүтээе. Тэгээд дотоодынхоо хэрэгцээг хангая гэдэг үүднээс энэхүү барилгын хуурай холцын үйлдвэрийг анх 2011 онд ашиглалтанд оруулж ирсэн. Тухайн үед бол манай үйлдвэр бол хагас автомат ажиллагаатай, хүний оролцоо ихтэй. Одоо байгаа бүрэлдэхүүнээсээ илүү 3 дахин их тэгсэн мөртлөө үр бүтээмж бол бага байсан. Бүтээгдэхүүний чанар ч гэсэн өнөөдрийн түвшинд хүрээгүй байлаа. Тухайн үед үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүн бол манайх бол хоногт 10 тонн бүтээгдэхүүнийг хуурай холцыг үйлдвэрлэдэг гэсэн бол одоо та бүхний харж байгаа энэ 100 бүрэн автомат үйлдвэр маань энэ онд ашиглалтанд орсноор бол хоногт 10 тонн маань бол цагт 10 тонн болж ингэж сайжирсан байгаа. 2014 онд New Green Life компани барилгын хуурай холцын хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай үйлдвэрийг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Анх 3 төрлийн хуурай холц үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 5 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нэр төрлөө олшруулжээ. 2011 оноос хойш манай үйлдвэр бол 15 оны хүртэл бол хагас автомат байхдаа 3 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэсэн бол одоо энэ онд бүрэн автомат энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар 5 төрөл болж төрөл маань бол нэмэгдсэн байгаа. Энэ төрлүүд маань бол одоо хар замаск, гадны өнгөт фасад, тэгшэрдэг шал, бэлтааны цавуу, хөөсний цавуу гэсэн ийм 5 төрлийн бүтээгдэхүүнээр бол барилгын компаниудад хэрэглэгчдэд нийлүүлж байгаамаа. Хөөсний цавуу 25 кг хуурай холимгийг 6 литр усаар зуурч 8-аас 10 м квадрат талбайд хэрэглэнэ. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана. Цэгэн буюу сам, шпатлаар цавууг гадаргуу дээр хөндлөн татаж хөөсөн цэрийг наана. Хэрэглэх гадаргуу нь бетон, керамик, блок, тоосгон хананд тохиромжтой. Синтетик давирхай барьцалдуулагч холбох эдтэй учраас наалдах болон барьцалдах чанар сайн. Ажил гүйцэтгэх тохиромжтой агарын хэм хасах 15-аас нэмэх 25 градус. Ус чиггүй хуурай орчинд 1 жил хадгална. Хар замаасаг 25 кг хуурай холимгийг 6 литр усаар зуурч 6-аас 8 м квадрат талбайд зориултын шпатлаар татаж хэрэглэнэ. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана. Хар замаск нь уян хатан барьцалдах чадвар өндөртэй тул гадна фасадыг батүүх болохоос гадна манай орны эрсдэс уур амьсгалд тохиромжтой. Нэмэх 50, хасах 50 градус тэсвэртэй ус чигэнд улам бэхжиж байдаг онцлогтой бүтээгдэхүүн юм.
Хэрэглээ болон хадгалалтын хувьд замаскыг барилгын дотор хан, тааз, дам, нуруу, баган зэрэг гадаргууг тэгшилэх зорилгоор ашиглана. Давуу тал нь барилгын дотор агаар дутмаг орчинд хананд хөгц, мөөгөнцөр үүсгэхээс хамгаална. Ус чиггүй хуурай орчинд 1 жил хадгална. Пилтаны цав 25 кг хуурай холцыг 6 литр усаар зуурч 8-аас 10 м2-д хэрэглэнэ. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана. Цавуулаг чанар ихтэй тул гадна болон дотор талд пилтаг наахад маш тохиромжтой өгөөд нарийн ширхэгдэгээс гадна тусгай нэмэлт холцтой учир маш сайн барьцалддаг. Ус сайн даадаг, хурдан хаддаг, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн юм. Хэрэглээ болон хадгалтын хувьд цавууг гадаргуу дээр шпатлаар жигд тарааж пилта чулууг зориултын эрзээн алхаар тогшиж нэгтэршүүлж наа. 25 см2-аас их талбайтай бол хан улан пилтанд түрхэж наа. Тасалгааны температурт 24 цагийн дотор бүрэн хадаж бэхжинэ. Ус чиггүй хуурай орчинд 1 жил хадгална. Гадна ханын өнгөт замаасаг. Нэг уут бүтээгдэхүүнийг 5-аас 6 литр усаар зуурч шууд хэрэглэх бөгөөд зуурсан бүтээгдэхүүнээ 2-оос 3 цагийн дотор хэрэглэнэ. Гадна ханын өнгөт замаск нь гадна фасадыг ус чигнээс хамгаалах, гадаргууг өөгүй тэгш батуух болохоос гадна манай орны хурц нар салхинд гандалт өгдөггүйгээр бусад бүтээгдэхүүнээс давуу талтай 60 гаруй өнгөний сонголтоогоор үйлдвэрлэгдэж байна. Ус чиггүй хуурай орчинд 1 жил хадгална. Тэгширдэг шал 25 кг бүтээгдэхүүнд 5.5-аас 5.8 литр усаар тооцсон миксерээр зуурна. Зурмгийг бэлтгэсэн гадаргуу дээр өрөөнийхөө нэг талаас нь жигд асгаж өгөх ба үргэлжлүүлэн дараагийн зурмгийг тасралтгүй асгана. Асгасан зурмгийг зориултын уловчтой өнхрүүшээр нэгтэршүүлнэ. Тэгшилсэн гадаргуу нь 24-өөс 48 цагийн дотор бүрэн хатаж дараагийн үйл ажиллагаанд бэлэн болно. Ус чиггүй хуурай орчинд 1 жил хадгална. Бүр автомат үйлдвэрийн давуу тал нь гэвэл хүн хүч бага орж байгаа. Тэгээд автомат дэлгэцээр хянаад бүгдийг одоо гаднаас түүх хийдэ татаж оруулсан хоёул бүтээгдэхүүн гаргаж байгаа. Одоо ингээд танаа ямар төхөөрөмжүүд яаж ажиллаж байгаа? Манайх одоо 4 төрлийн хоног төхөөрөмж байгаа. 4 төрлөөс бүтсэн тийм холигч зурмгийн машинтай 1, 2, 3, 4 шаттайгаар зурж байгаа. Тийм зурмгийн машинаар зурж холж байгаа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Пилтаны цав үйлдвэрлэхдээ болохоор одоо гаднаас энэ хянахаараа илсээ татна. Илсээ татаад пүнкертэй татаж оруулсан илсээ дээш нь каниураар гаргаж 3 дугаар үе шат руу оруулж байгаа. 3 дугаар үе шатандаа холжоод дахиж 2 дугаар доошоо буулгаж 2 дугаар пүнкер рүү игээд 2 дугаар пүнкер дээрээ одоо цаг зааж холж байгаа. Холсон бүтээгдэхүүн доо савлгааны пүнкер рүү савлагдчихж байгаа. New Green Life компани бараа бүтээгдэхүүнийг тодруулбал гадна хан болон дотор засалд хэрэглэхэд зориулагдсан өнгөлгөө тэгшилгээ хийхэд хэрэглэдэг хар замаасаг, гадна хааны өнгөт замаасаг, хөөсөнцрийн цавуу, тэгширдэг шал пилтаны цавууг үйлдвэрлэж байгаамаа. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Одоо энэ тоног төхөөрөмж бол одоо энэ хэсэг нь бол ингээд одоо энэ цавууны шник байгаа. Энэ болохоор холих пүнкер нь бэлэн болсон цавууга энэ дотор бүтээгдэхүүнээ хийсэн байгаа. Тэгээ энэ шникээрээ дамжуулаад энэ одоо цэм дистэйг холно гэсэн үг. Тэгээ энд одоо бэлтгэсэн бүтээгдэхүүн цавуу байгаа шүү дээ. Тэр цавууга бэлэн болгоцсон. Тэгээ гаднаас одоо энэ ис цэмтний хоёр юу байгаа пүнкер байгаа.
Энэ хоёроос энэ өгөгдлийн хийгээд өгөхөр өөрөө автоматар татаад энэ татгшоогоо оруулаад ирнэ гэсэн үг SCM-тэй. Тэгээд SCM-тэй бэлэн болгоцсон, цавууга бэлэн болгоцсон бүтээгдэхүүнээ автоматжуулсан юм чинь автомат дээр нь тавиад коноп дарахад бэлэн бүтээгдэхүүний хойлох пункт руу орно. Тэгээд хойлогч пунктээсээ тэгээд цаг өгж хойлоод савлгааны юу пункт руу орох юм. Тэгээд ер нь түүхий бүгд хойлолдоод бэлэн бүтээгдэхүүн болж гарч ирсэн гэсэн. Өдөж та бүхэнд хүрч байгаа баялаг бүтээгчдийн дэмжиж төслийн маань нэвтрүүлэг өнөөдөр New Green Life компаниас үргэлжлэн хүрч байгаа. За эдний компанийн хувьд одоо барилгын хуурай холцыг үйлдвэрлэж байгаа маа. Тэгэхээр яг одоо миний ард бас хар замаскыг бол үйлдвэрлэж байгаа. За тэгэхээр New Green Life компани маань гол давуу тал нь бүрэн автоматжсан. За мөн одоо хуурай холц үйлдвэрлэхээр Монголын одоос анхны одоо бүрэн автоматжсан үйлдвэр гэдгээрээ илүү юм давуу талтай байгаа. Тэгээ нэвтрүүлэгтэйгээ үргэлжлүүлэн хамтдаагаарай. Тухайн үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудын тоо бол илүү их багассан. Энэ багассан энэ давуу боломжоо бол бид нар ашиглаад түгээлт, борлуулалтын дээр илүү их анхаарсан. Үүний хүчинд бол өнөөдөр бол бид нар Улаанбаатар хотын хэмжээнд бол түгээлтийн системийг илүү боловсронгуй болгож цаг тухайд нь их хэмжээгээр бүтээгдэхүүний нэвлэх бололцоо нэгдсэн байна. Бид өмнө нь бол 3 төрлийн бүтээгдэхүүнийг бол жижиг агуулгын хэлбэрээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан бол одоо та бүхний харж байгаа энэ бүрэн автомат үйлдвэртэй зориулаад яг стандарт шаардлага нормыг хангасан энэ үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулсан байгаа. Мөн зөвхөн энэ үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулаад зогсохгүй агуулгах болон ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс бол офисын барилгыг бол ерөнхийдөө энэ онд бас багтаж ашиглалтанд оруулах гад зорж ажиллаж байна. Нийт ер нь энэ 100% бүрэн хүчин чадалтай автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулахад 2 тэрбум орчим төгрөгийн манай хөрөнгө оруулалт орчоод байна. Цаашдаа ч гэсэн зээл бондын хөрөнгөөр хэрв зээлж эрхээ авах юм бол бид нар үйлдвэрээ улам өргөжүүлснээр барилгын салбарынхны нийт шаардлагатай байгаа дагалдах материалуудыг 100% бүрэн хэмжээгээр нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. New Green Life компани хамт олон Монгол улстай барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сурууга Монгол компани, New Julchin Construction, Од Group, Батцүргөө, Жигт хүч зэрэг олон байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллаж найдвартай түншин байсаар байна. За үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 50-аад компаниудтай хамтарч ажиллаж байна. Эдгээрээс яг дурдах юм бол Eco Construction, Delta Construction, Тэлмэн Construction-ийн шинэ алаах орол, Бэрэнгийн хангаа орол гээд олон компаниудтай ерөнхийдөө хамтарч ажиллаж байгаа. Манайх борлуулалт болохоор захиалга аваад хүргэлт график гаргаад графикийн дагуу бид нэр хүргэлтээ найдвартай түргэн шуурхаа хүргээд өгдөг. Манайх борлуулалтын 2 машин болон өөрөө өргөгч техник, технологи, машин механизм байдаг болохоор арт маш сайн баг ажилладаг болохоор борлуулалтын дээр санаа зовох зүйлгүй, хүргэлтэн дээр санаа зовох зүйлгүй, хэрэглэлтийн хүссэн хэмжээгээр хүссэн цагт нь хүргэж өгч чаддгаараа бид нэр бас бахархдаг. 100 айл 44 тех гурвалжин хөтөлбөөний төвүүдээр бид нэр гэрээт борлуулагчтай тэндээ жижиглэнгээр бас бага бүтээгдэхүүнээ борлуулдаг байгаа. New Green Life-ийн гол давуу тал нь чанарын баталгаас сабаглаа бодол тоош өрхөх тээврийн асуудал онцгой анхааран ажиллаж байгаа юм. Компани зүгээс Монгол Улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал болон чанарыг найдвартай хангаж, шуурхай тээвэрлэгээрээ давуу талтай юм а. Өнөөдрийн байдлаар Монгол улсад одоо баялаг бүтээж байгаа барилгын салбар болоод тэр салбарт ажиллаж байгаа хүмүүс маань бол одоо гадаадын импортын бүтээгдэхүүнийг авахаасаа илүүтэйгээр буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг Монголдөө үйлдвэрлэж байгаа, баталгаа гаргаж байгаа чанартай стандарт шаардлага хангасан хуурай холцыг худалдаа авахыг бол би бол өөрийн зүгээс бол уриалж байна. Тэгээд хамтдаа баялагийг бүтээцгээе. Ийхүү бид баялаг бүтээгчдийн дэмжин төслийнхөө энэ удаагийн дугаард импортыг орлохоц бараа бүтээгдэхүүнийг эх орондоо чанарын өндөр түвшинд амжилттай үйлдвэрлэж байгаа Монголын ууган үйлдвэрүүдийн нэг New Green Life-ыг онцоллоо.
Монголчууд нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг одоо импортоор авч байгаа юм. За үлдсэн 20% дотоодоос хангаж байгаамаа. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын үндэсний үйлдвэрлэлт эрхлэгч маань нэмэгдсээр байгаа. Тэгэхээр бид баялаг бүтээгдэхүүн дэмжин төслийнхаа нэвтрүүлгээр дотоодын 100% хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч New Green Life компанигаа үзэгч та бүхэндээ бид өнөөдөр онцлон танилцууллаа. Тэгэхээр нэвтрүүлгийн турш хамтдаа яж үндэсний үйлдвэрлэлд дэмжсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид хам үйлдвэрийн баялаг бүтээгч